Ёо сайн байцгаана ингээ та бүхэндээ энэ хөбөслийн мэндийг хүргье. За тэгээ миний би ойрын брэндтэй хамтраад хэдэн видео хийхээр байгаа. Мэдээж эхний видео бол Choco Boy. За Choco Boy. За би бол амьдралдаа бол Choco Boy яг энийг л хэлжээс тэгсэн чи юу вэ? Choco Boy чи ямар олон төрөл байд юм бэ? Бүгдээр хамтдаа амсаад оноо өгцгөө. Оноо өгөхөөс өмнө Choco Boy-ын нэгэн сонирхолтой баримтыг хамтдаа сонирхцгоё. Choco Boy-ыг анх 1984 онд Өмнөд Солонгосын Orion компаниас гаргасан бөгөөд шоколад болон жигмэг хослуулан мөөгөн хэлбэртэй хийснээр идэхэд илүү хэлбэр болон амтны зохицол нь хүүхдийн төдийгүй томчуудын дунд ихэд дуртай амтны нэг болон дэлхийд даяар борлуулагдах болжээ. Энэ үндсэн Choco Boy-г бол яг хамгийн сүүлд идэе амсъя гэж бодож байна. Цараа карамел гэж байна. Би ер нь юмыг задлах айгуу дуртай. Гой задардаг амттан байвал ер нь айгуу гоё идэг. Задлахад айгуу амархан юм байна. Тэгээд дотроо хайрцан дотроо мэдээж ууттай. Гоо чихэрлэг юм нэрч энэ кино театрт орохоор нөгөө нэг чихэрлэг нөгөө нэг юу гэдэг чтэй попкорн шиг өнөртөж байна. Энэ болохоор яан гоё өнөртэй юм бэ. Карамелтэй Choco Boy бол над таалагдж байна. Би өөрөө юм чихэрлэг яг 99 төрлийн юмд айгу дуртай. 10-аас 8. Энэ бол ер нь гоё шүү. 10-аас 8. Манготой байна. За ингэж бас харагддаг юм байна. Бас ингэж харагддаг юм байна. Та нарт юм авахтаа анзаардаг Choco Pie энэ миний зүйлийг авахд бол яг нөгөө нэг юм хайцныхаа булан дээр Orion гэдэг байдаг. Энэ бол өөрөө нөгөө Солонгосын брэнд байгаа. Тэгээ би бас энэ Orion брэндтэй хамтраадаас овоо хэдэн видеоийнэ. Тэгээ бүгдээрээ ямар нэгэн худалдаа авалт хийхээр бол Orion брэндийг сонгож байгаарай. Намайг зэмдээ. Yes. За окей. Манго. Пүүхэн мангоны үнэр. Гэтэ ер нь арай ямар ч амттан та бүхэн идэхдээ эхлээд үнэрлдэг үү те над шиг. Би бол эхлээд заавал үнэрлдэг. Би ихтэй мангод бас тийм сайн биш. Манай эхнэр мангонд айгуу дуртай. Хэдгээр жоохон бялуураад идэ яг жимсээр нэтгэр. Нэг яг манго амтагдаж байна. Би ихтэй манготой Choco Boy ийм гоё гэж үнэхээр бодсонгүй. Ихтэй үнэхээр гоё юм. Яа хэдэн оноо өгвэ? 10-аас 8. 99-тэй бас дүүцхээс. Би өнөөдөр энэ оноон дээр юм чанга гоё гэж бодож байна. Манго. Choco Boy-ийн мангот нь 10-аас 8 оноо. Гэтэ миний бодсноос бол илүү гоё амттай байна. Мангот. Тэгээ манай үзэгчид бас амсаад үзээрэй зэн. За мэдээж Choco Boy маань Safari гэж төрөл байдаг. Safari-н маань энэ бөөрийнхээ. Тэг яг үнэндээ бол би бол яг анх удаага яг энэ бөөрийнхээ Safari-г идэж үзэх гэж байна. За энэ маань болохоор гүзээлцэнтэй Safari байна. Яаж задард юм бэ? Safari ингэж задард юм бэ? Yes. Ямар гоё үнэтэй юм бэ? Энэ юу юм бэ нараа? Гүзээлзэгний йогурттай юм байна. Вау! Ямар амтан бай таагаарай. Энэ болохоор Safari маань бүгдээрээ зурагтай юм байна. За заан байна. Энэ ямар инээдтэй матар вэ? Энийг хартаа. Матрыг эзэцгээе. Гоё гөөцөө юм байна. Наад идэхэд яг болж байна. Choco Boy бол ер нь жоохон нөгөө нэг гадна яг нэг бичээнээс гадна нөгөө яг шоколадтайс нь жоохон хатуудуу байдаг. Тэгэхээр би л амар анзаараад байгаа. Яа тэгэхээр би нөө шүдний аппарат болохоор би яг хаалцах юм амар сайн анзаардаг. Энэ бол бүр яг ингээд зөөлхөн аяга гоё юм. Гоё юм аа. Яасан. За 10-аас 8. 10-аас 8 бол миний хувьд нэлээд өндөр оноо байгаа да. Яагаад 10-аас 8 өгсөн бэ гэхээр яг амтын хувьд бол энэ манго 92 бол гоё байсан. Тэгээ энэ болохоор идэхэд амар эвтлэхийн юм байна. Ингээд хацгаад амар гоё санагдаж байна надад. Тэгээ савлгаа нь гоё зөндөө гоё амтны зурагтай юм байна. Арслангийн зурагтай. За би чамд хийж байгаа эднэ. Энэ яста гоё амтангууд байна. Энийг хараа энэ нөгөө юу илээ эн чи инээдтэй амт шүү дээ. Юу илээ сандгүй нэг энэ. Бананта Safari бүгдээр хамтдаа амсцгаая. Яг гоё банан өнөртөж байна. За ямар амтан байна. Энэс гоё юм аа. Ямар амтантайг нь энэ араа ямар инээдтэй. Энийг бас гоё их юм аа сэтгэл гаргаж. Усны хөр. Бас явуултаа. Нөгөө яг Safari. Зургийг хараад байгаас би хамгийн гол нь. Мэдээж энэ одоо амсаж байгаа Safari бол мэдээж туулааны зурагтай байна. 10-аас
үзээдг явуулдаг арай үзгүй 10-аас 7 банан. Йогурттай гинэ. Цараа өнгөний хараа. За бүгдээрээ энэхүү Чокобой гэдгээс өмнө бүгдээрээ Чокобойн бас нэгэн сонирхолтой баримтыг хамтдаа мэдэж авцгаая. Өмнөд Солонгос Чокобой 초코송이 буюу шоколадын мөг гэж нэрлэдэг. Учир нь Чоко сонгоё гэдэг нь 2000 оны үед асар хит болж байсан үсний засалт юм. Миний бичээн их гоё юм аа. Босод төрөл нь хаяа дэлгүүр харагддаггүй юм. Энэ сафари бол харагддаггүй. Энийгдээ хурдан шууд авчдсан юм шиг байна. Аймаа гоё. 10-аас 7 амтны гоё. Гэхдээ нөгөө нэг сафариг бол гүйцэхгүй. Сафари бүр юм зөөлхөн амдаараа уусчихсан. Энэ яхаа гоё. Жажлууртай. Гэхдээ амт нь адилхан. Гэхдээ идэхэд надад бол сафарины илүү эвтэйхэн байсан болохоор сафарид 8 оноо, Чокобой йогурт үзэлцгэд 7 оноо өглөө. Шоколадтай юм аа. Чокотой яа энэ алах баха. Могоо жил гарч байгаа юм. Могоо иднэ. Юу вэ? Аал идэх бай. За юм байна. За нэг хамтдаа идцгээе. Би яг шоколадтай сафари дээр амар том хүлээлт өгсөн юм шиг байна. За би одоо энд оноо өгнө. 10-аас 6. Яг сэтгэлд хүрсэнгөө. Хүү ямар гоё өнөртэй юм бэ? Энэ их айн гоё өнөртэй. Энэ зөв амттай юм байна. Хөөх. Энэ бусдаас шал өөр амтгаж байна юм. Ямар ч гэмээр юм дээ. Энэ ч гоё юм. Маа та нар яг хэлж мэдэхгүй байна. Энэ нэг өөр нэг юу байна. За энд би 10-аас 9 энэ гоё юм байна. 10-аас 9. Надтай та бүхний манаас амтлах мэдрэх бас надтай бас хэр адилхан байна. Та бүхэн манаас аваад амсаад үзээрэй заяа. Тэгээд амсаад миний өгсөн оноотой та нар санал нийлж гинүү нийлэхгүй нь бас комент зүйлтэйгээрэй заяа. Чокобойн тухай бас нэгэн сонирхолтой баримтыг хуваалцъя. Нэгэн ээж хүүхдээ хичээлд нь явах болгонд цүгэнд нь Чокобой хийж өгдөг бөгөөд ойролцох дэлгүүрээс олныг аваад бүгдийг задлаад хооронд нь харьцуулж тоолж үзэхэд яг 22 ширхэг байсан гэдэг. Цараа Чокобой сафари мэдээж коконаттай юм байна. Коконат. Би бол коконатанд бас тийм сайн биш. Гадаад явжгаад асар халуун өдөр коконат уух нэр ихний мэдрэмж бол үнэхээр тасархаа. 3-4 дөхөөс саруулаараа уухаар нэх бас гоё биш. Эхний мэдрэмж нь гоё. Тэр нь юу вэ гэхээр хүүтэн байдаг нөө юу жимсэн дотроо. Сэрвцтэл авд юм байлаа. Коконат. Коконат үнэлтэж шүү. Гэтэл коконаттай матуулга чихэрнүүд бас айгүй гоё амттай байж шүү бас. Сансны бодвол бас дажгүй шүү. Коконаттай гоё. Сансны бодвол үнэхээр гоё. 10-аас 9. Гоё. За бид бүхний маань хамгийн сүүлд үлдсэн нэг Чокобой байна. За энэ бүгдээр хамтдаа амтцгаая. Энэ бол мэдээж бид бүхний хамгийн идэх дуртай үндсэн шоколадтай Чокобой. Дэлгүүд ороглоор одоо хамгийн их харагддаг Чокобой мөнгөхөд. Тэгээ ер нь бол би бас хүүдээ энийг их авч өгнө. Яагаад тэгэхээр манай үз нэг чихэр бас бага идэн. Тэгээ энэ бас хажуудаа нөгөө нэг юм бичээнтэй болохоор сонголт хийхэд ер нь айгүй их нөлөөлдөг энэ бичээн. Мум бай. Зэвдра. Гоё л да. Тэнийг яаж бодож авдаг байна те. Үндсэн Чокобойдоо 10-аас 10 нэр. За ингээд миний бие Чокобойн 9 төрлийн амтлаг амсаж үзлээ. Тэгээд өөрийнхөө яг амтлах мэдрэхүүгээр оноогоо өглөө. Та бүхэн манаас худалдаж аваад амсаж үзэхдээ оноогоо өгөөд миний өгсөн оноонуудтай бас харьцуулж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд энэхүү видеогоо үзсэн та бүхэндээ үнэхээр баярлалаа. Хамгийн гол нь юу вэ манайхаа лайк, comment, subscribe